За энэ өдрийн мэд хүргэе. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? За манай 6 дахь дугаар кинотерапи подкастын 6 дахь дугаар. Энэ удаагийнхаа киногоор ямар кино сонгосон бэлээ? Энэ удаагийн Титаник, алдарс Титаник кино сонголоо. Тэгээд Титаник киноныхаа тухай эхлээд нүнээс асуусан юм лөө. За сэтгэлийн тийм өмнөхөөс бид зүрхтүүдээ юу ганцаараа Титаник киног сонгохдоо бол нэг айхтар юм бодлогоор сонгочлоо л да. Ерөнхийдөө яг хүн болгоны мэддэг. Тэгээд одоо амьдралын яг нэг үхэлтэй тэмцэхтэй яг нэг амьдрахын төлөө ингээд тэмцэж байгаа тэр хэсэг санагдаад тэгээд бас нэг хайр дурлалтай гурвалсан юм хайр дурлалын тухай гардаг болохоор бас үзүүртэй гоё сэдв байх гэж бодоод ингээд нэг их юм бодлогоор ер нь Титаник ярих уу гэж ингээд сонгоцсон. Тэгсэн шүү дээ ойлаа. Тий санааны байдлаар сонгоцсон. Тэгээд юу анх нэг үзчихснаасаа сая ялгаатай юм гэх юм бол яг анх бол ерөнхийдөө тэр яг нэг юм тийм гэл нэг яг тийм сургамж авч үлдээгүй ерөөдөө хайр дурлал кино л гэж бодсон юм шиг үлээ. Тэгээ сая үзэхдээ болохоор надад юу санагц. Одоо тэр чинь нэг юм 9 Титаник чинь нийт 9 давхар юм байна шүү дээ. Тий бид нар чинь ингээд нэг 1-р зэрэг, 2-р зэрэг, 3-р зэрэглэл гэл юм 3 төрлийн зэрэглэл байгаа. Тэгээл доор агуулгын өрөө байгаа нэг юм галч малчтай хэсэг байдаг тий. Тэгээд ингээд дээрээшээ доошоо ингээд лифтээр буугаал ингээд шатаар гүгээл нэг юм гардаг. Тэгээ ер нь яг хэдэн давхар юм байшин юм бол гэдэг ингээд онгоц юм бол гэж үзсэн 9 давхар онгоц гинэ. Тэгэхээр тэр 9 давхар тэр онгоцон дотор болоод байгаа бүх үйл явдлууд тий тэр чихтэй ингээд яг юм бүхэлдээ нэг юм нийгэм шиг тэр Титаник тэр хөлөг онгоц яг дэлхий шиг надад санагдсан. Ингээд нэг давхар тий. Тэгээ айгүй олон төрлийн давхар байгаа, айгүй олон төрлийн үнэцүүлтэй үзэл бодолтой янз бүрийн хүмүүс байгаа тий. Тэгээд энд хайр дурлалч болж байгаа, эцэг эхийн хайрч байгаа, хос хайртай осуудын хайрч байгаа тий. Тэгэл ингээд төрөл бүрийн юм болоод байгаа. Тэгэл үхэл амьдрал ч гэсэндээ бүгд ингээд яг үхдэг төрдөг энэ цикл дотор ингээд явж байгаа тийм одоо мэдрэмж төрсөн. Тэгээд тэр хоёр ингээд нөгөө нэг айгүй олон удаа ингээд дээд давхраас доод давхарлаггүй тийм байдаг шүү дээ. Харин ингээд би бүр ингээд тоосон заяа. Ингээд нийтдээ өрдөөсөө тэр хоёр чинь 4-5 удаа яг ингээд доошо буугаал буцаж дээшээ өксөөл дээр ингээд амьдарч байгаа дахиад доошо буугаал дээшээ өксөөл ингээд байгаа байхгүй. Тэгээ надаа ерөнхийдөө ингээд яг тийм нэг амьдралын ингээд цикл шиг тий. Ингээд уруудаж өксөөл айц төгшөөртэй ч хэсэг гараад аз жаргалтай ч хэсэг гараад ингээл байгаа тийм мэдрэмж төрсөндөө сая үзэхэд бол ингээ бүхэлдээ тийм том нэг юм төрөл бүрийн юм харуулсан тэнийг том дэлхий шиг тийг санагдсан тийм арай өөр өнцгөөс бас харсан. Тийм хайр дурлалын кино гэж бодцсон явжсэн чинь нэрэл бас одоо нэр зөрчил. Тэгэл дээрээс нь Роусиг нөгөө одоо амьдралаас уйдаад өдршөөрн баяалаа. Фуртан эмэгтэй амьдралаас уйдаад тэндээс өсрөх гэж байсан хэмжээний тэгж бол аяусаа ойлгоогүйсэн шиг. Гэтэл яг тэр хүн өсрөх гэжсэн үү, амьдрах гэдэг нь үхэх гэдэг нь тий сэтгэлдээ бол өгцөн. Тэгээд ингээд юм тэндээс ингээд сэргэж байгаа тухай нэг талаасаа тийм хэмжээний нийгмийн аврах юм шиг хэрнээ дотоод хүн дээр сэргэлтэй бас байна. Тэр нь маш гоё тэр яаж тийм гоё өгнө. Зүс юм бол тэгээд нэр яах вэ? Титаник гэдэг мэддэг юм шиг хүлээж авсан боловч нэг үзээд дахиад үзмээр санагдсан. Одоо дахиад нэг үзээд ирсэн. Тийм гоё санагдсан ба. Харин гэсэн тийм. За тэгээд дэлгэрүүлээд дөрүүдийг ярьж авах хугацаанд ингээд энэ киноноос юу өгшөөд өмнө нь харж байгаагүй юу дахиж шинээр олж мэдж харж болохоор тэрийг ойлоо ярилцаа яваа тий. За. За тэгээд Роузс эхлэхгүй тэгвэл Роузс эхлэе. За Роуз дээр нөгөө яг кино эхлээл онгоцондоо суугаад эхлэнгүүт нөгөө хүмүүс Роуз сүд залуудаа нэ зургуудаа гаргаад эхэлдэг штеп. Тийм. Тэрнээс ингээ харахад Роуз амар юм мэдрэмжтэй эмэгтэй шиг санагдсан. Тэгээ тэн дээр ингээд үгүй наад 5 нүртэй эмэгтэйгээ гэл ингээд тэр хүний одоо тэр гоё шин бүтээлийг ингээ гаргаж ирсэн. Тэнгүүтээ гаргаж ирэнгүүтээ наадах чи ямар зураг вэ гэл нөхөр нь нөгөө амар моно замын сонирхдаг юм классик зургууд яриад л байгаа. Энэ Пикассо гэсэн баха гэл. Роуз тэгээд
тухай яг нэг кубизм дөнгөж гарч ирж байсан. Пикассо дөнгөж ингээ алдартай болж байсан ч юм уу танигдчихсэн үеийн тийм зураачийг ингээ аль хэдийн мэдэрсэн тэрийг ингээ шүтцэн явж байгаа байхгүй. Тэгэхээр Роуз ямар ч амар тийм мэдрэмжтэй, мэдлэгтэй, тэгээд аюугаа юм уран бүтээлч гэх юм уу, эрх чөлөөнд дуртай. Яг тухайн нэг нийгмийнхаа хүрээл дотроосоо тийм өөр юм шүүмжлэл сэтгэлгээтэй. Одоо шүүмжлэл сэтгэлгээ чинь одоо маш мундаг гэдэг байгаа шүү дээ. Critical mindтэй ийм эмэгтэй байсан маа. Хоёрдугаар тэр нөгөө нэг юм дандаа юм гоё хүмүүстэй ойрхон байдаг. Одоо чад таньдаг гэх юм уу да тий. Одоо шинэ Ахмад тэр зохион бүтээгч Андрю. Тэгээл нөгөө нэг сүүл өөрийнхөө хүчээр баяжиж гарч ирсэн нөгөө нэг камералыг ихчтэй. Тэгээл Жек. Тэгээл ингээл дандаа ийм юм татагддаг. Өөрөлдөл аюугаа юм амьд. Өөрийнх нь хүсдэг юм ийм хүмүүстэй холбоо тогтоодог. Бусдыг нь болохоор ерөнхийдөө жоохон шөөмжлэх тал руугаа тийм шууд ийм баатарлагаар шөөмжилж чаддаг. Тэгээ 3 дугаарт нь маш зөрөгтэй. Маш зөрөгтэй. Одоо юу гэдэг яг шийдвэрээ гаргадаг. Тэрнийхээ өмнө очиж зогсдог. Тэгээ хүн өөрт нь итгээд байгаа, өөрөө итгээд байгаа гэдэг нь маш сайн ингэж ойлгож өгөө аваатай ингэж байж чаддаг. Ийм буруу чанартай. Ерөнхийдөө ийм юмхтэй шиг санагдсан. Яг саяны ярьсан Роузийн шинжүүд дээр ер нь бол нэг санаа нийлж байгаа юм байна. Роузыг тэр нэг киноны хамгийн одоо гол кино эхлэхийн учир шалтгаанууд нэг зүрх хайгаад байгаа шүү дээ. Тэр нэг Diamond-ын далайн хөх зүрх гэдэг нэртэй тэр нэг Diamond-ыг хайгаад байгаа шүү дээ. Тэгэд би бол тэр далайн хөх зүрх нь Роуз юм байна гэж ингэж киноноос ойлгосон. Тэгэд яагаад тэгж бодсон бэ гэвэл тэр ийм Diamond-д өөрт нь одоо утга учир мөн чанар нь үнцэн нь байгаад байгаа байхгүй юу? Яг тэрэн шиг Роузд өөрт нь утга учир нь үнцэн нь одоо тэр тавтагдшгүй гайхалтай юм нь улан байгаа. Тэгээд тэрийг өөрөө мэддэг. Тэгэнгүүт тэрийг ээж нь мэдэрдэггүй. Ээжийн хаар нь бол Роуз үнцэнтэй чухал биш. Роузийн ааваасаа өгүүлж авсан тэр нэр хүнд нь болон Роузийн ирээдүйд суух гэдэг тэр баян одоо бизнесмен залуу хоёр л Роузийг үнцэнтэй болгох юм шиг болох гэдэг байгаа байхгүй. Ээжийн хаар нь юм уу одоо тэр залуугийн хаар юм уу эсвэл бусад хүмүүсийн хүрээлэнтэй байгаа хүмүүсийн хаар нь бол гэтэл Роуз болохоор тэрнтэй санал нийлэхгүй байгаа. Ер нь хүний нөгөө нэг оршихуй хаана яг хэцүү болдог гэхээр хүн өөрийгөө нэг би ийм гэд итгэцэн итгэл үнэмшил нэг юм байдаг. Гэтэл тэрийг бусад хүмүүс нийгэмд байгаа бусад одоо иргэн тойронд байгаа хүмүүс тэрийг хүлээн зөвшөөрөөд чи ийм юм байна. Энэ өнгөрөө үнэхээр одоо иймэрэ байхад одоо энэ байгаагаараа байхад сайхан байна гэдгийг мэдрүүлэхгүй байхаар хүн үнцний зөрчилдөөнд утга учирын зөрчилдөөнд ороод ингээд хэцүү байдлыг ороод эхэлдэг тийм юм байна л да. Тэгэхээр Роуз өөрөө тэр гайхалтай Diamond байтал тэр шиг юм үнцэнтэй дотроосоо үнцэнтэй тийм нэгэн байтал тэрийг энэ Diamond өөрөө үнцэнтэй биш. Энэ бол Эдвард 17 дугаар Эдвард хааны титэмний үлдэгдэл учраас Эдвард хаан үнцэнтэй учраас энэ Diamond үнцэнтэй юм шиг болгоод байгаа нь одоо асуудал байгаа буюу Роузийн нөгөө оршихуйд нь халтаад ирсэн. Тэгэхээр эрх чөлөө бол оршихуйтай зайлшгүй холбоотой. Эрх чөлөөтэй уялдаад тэр нөгөө өөрийнх нь одоо хариуцлага гэдэг юм байх хэвээр. Тэр хариуцлага заавал байх хэвээр. Амьдралынх нь хариуцлага, амьдралынх нь эрх чөлөө. Тэгээд тэрнтэй уялдаад утга учир ингээд өөрийнх нь байгаагийн зорилго нь утга учир нь гарч байгаа хэвээр. Тэгмээ тэрийг ерөөсөө бүгд байхгүй болгоод тэгээд тамхи татчих болохгүй. Идэх хоолыг гэсэн хоньны хурганы мах чи идэх гээл те. Тэгснээр шанц чи битгий тат гээл те. Тэгснээр дараа нь бүр би одоо гэрснийхаа дараа энэ унших номонд нүртэл хяналт тавьж гэж ах шиг те. Тэгэхээр тэр юмнууд чинь нөгөөд нэг өөрийн яг тийм амиа хорлох хэмжээнд хүрэж байгаа байхгүй. Тийм Роуз тэгэхээр өөрийнх нь үнцэн нь өөрийнх нь дотор байгаа. Гэдгийг тэрийг мэдж байгаа. Амар тийм үнцэнтэй давтагдшгүй гайхамшигтай. Тэгэхээр зөвхөн Роуз биш ер нь хүн болгонд тийм байх ёстой. Тэрийг мэддэг, тэрийг өнгөлдөг тийм байх ёстой. Тэр хэлдэг. Тийм юм байна гэж л одоо Роузийн хувьд бол тийм байна гэж харсан. Тэрийг өгч чадж байгаа, мэдрүүлж чадж байгаа, өнгөлж чадж байгаа хүнд угаасаа хайртай болж байгаа. Тэр угаасаа л ойлгомжтой. Тэгэхээр тэр нэг юм ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх оршин байгаагийн мэдрүүлэх тэр харилцаа хүнд амар чухал байгаа байхгүй эрэгтэй эмэгтэй гэлтгүү ер нь хүнд тэгжээж тэр нөгөөд нэг амьдралын утга учир нь бий болоод тэр хүн чинь ингээд нөгөө
аз жаргалтай, утга учиртай, оршин байгаа нь нэг байсан шиг байгаа юм шиг мэдрэмж нь ирэхэд байгаа байхгүй. Тэгэхээр хийхгүй байгаа хүн яах вэ нөө сэтгэл готролд орно, утгаггүйс нэг намаа орлмаарс нэг те хүнийхээ амьдраад байгаа юм шиг. Ер нь хүнийхээ амьдруулах гэдэг байхгүй тийм. Тэгээд тэр нь ингээд зөрчилдөд байгаа тийм л одоо хамгийн том зөрчил нь тэр байна гэж харсан. Тийм. Тэгэхээр Роузиг бол одоо тиймэрхүү дүрээр ингэж харуулж байна да гэж ботсон. Тий. Тэгээд үргэлжлүүлээд хоёлаа дараагийн гол дүрүүдийг яриад сүүлд нь гоё холбоод ярив тий. За тийм. Жек давсан. Царайлаг шар золоо. Жекийг болохоор яг тэр нэг онгоцноос одоо нэг за яг өсөрч гээгүй л ахaltaа бас ингээд тэн дээр ингээд харж ирж ингээд харц ингээд бохомлоо тайлж байгаа ингээд цэвэр амьсгал авж байгаа юм шиг тэр мөчөд Жек ирээд би тэр хоёрыг ингээд холбогдсон гэж бодсон. Тэр хүнийг ингээд хинж өсөрчээсэн гэж бодохгүй шүү дээ. Тэгэхээр Жек тэр хүнийг ингээд ойлгоцсон. Тэр нууцыг нь мэдсэн. Тэр ганцаардаад байгаа гэдэг юм ингээд ойлгох шууд ингээд тэр моментоос эхлээл тэр хоёр ойлголцоод эхэлсэн юм. Яг Жек хувь хүнийхээ хувьд болохоор яг л Роузи нэг өсдөг байсан нөгөө эсрэг тал юм гэх юм да тийм юутай эрхчлөөтэй амар их эрхчлөөтэй алдах юм уу гэхдээ хацтай авьяастай бас мэдрэмжтэй тэгээд амар эрхтэй хүний хувьд тийм чүр гэх юм тийм хүнийг ингээд ойлгох чадвартай өсвөл би өсөрчээч гэдэг юм уу гэдэг юм тухайн мөчтөнд хайдаруулах хас гадна бүрэн итгэж байгаа илэрхийлж чадчих шүү дээ. Тэр чинь бүр ингээд ямар ч одоо юм өгцөө хагцаагүйгээр ямар ч нэг юм шаардлага шахалт батлах хэрэгцээгээр зүгээр л тэр юмыг ингээд урсгалаараа ойлгох чинь гэдэг чинь ингээд яг л тэр цэвэр амьсгал шиг байсан баг. Тэр яг тийм амар гоё мэдрэмжтэй. Дээрээс нь тэр кананы хамгийн гоё тэр Жекийг би бол агуу мундаг сэтгэл зүйч байна гэж бодсон заяа. Яагаад вэ гэвэл нэгдүгürt Жекийн зурагнууд дандаа хүн зурсан байдаг. Ингээд дандаа ингээд нэг яг эмэгтэйдээ ч биш нэг аав нь охиноо ингээд онгоцон дээр тавьсан байгаа хүнийг ч бас зурдаг шүү дээ. Хөгшин ч залууч заавал эмэгтэйний гоод үзэглэн биш байгаа. Хөгшин эмэгнийг ч бас зурсан байдаг шүү дээ. Ер нь бол Жек хүнийг сонирхдаг. Хүний дотор юу болоод байгааг илүү сонирхдаг. Нөгөө тэр талаараа Роузтэй адилхан байсан. Роуз бас хүний нүртэй зураг сонирхдаг дандаа. Нөгөө залуу болохоор сүйт залуугийн дуртай зураг нь байжсэн шүү дээ. Өрөөнд нөгөө ороход тэгсэн чинь Жек харангуйтай хөөхин нөгөө нэг манай ямар гоё олон өнгө гаргасныг хараач гэдэг шүү дээ. Өнгө байхгүй юу? Өнгө буюу ингээд гадна тал байхгүй юу? Тэ юмны юм одоо тэр залуу ч гэсэн мэдрэмжгүй залуу биш одоо нөө сүйт залуу бол бас мэдрэмжтэй зураг мөрөг бодлыг сонирхдаг тэ одоо бас ингээд дээд цэнзэн дааны хүн. Гэхдээ ялгаа нь болохоор Жек бол яг хүнийг сонирхдаг. Яг мундаг сэтгэл зүйч. Тэгэд одоо тэр нэг амиа орлох гоо зогсож идэг шүү тэ. Би бол тэрийг өсөрчих байсан гэж Жек байгаагүй л өсөрчих байсан гэж бодож байгаа. Ягаад гэвэл тэр эмэгтэй утгагүй байгаагаа мэдэрч байгаа. Тэгээд тэр эмэгтэйд үн цэнийг мэдрүүлэх хүн гарч ирэхгүй байгаа. Тэгээд үн цэнэгүй амьдрал нь утгагүй мухаага учраас би бол өсөрчих байсан болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ягаад айгүй мундаг сэтгэл зүйч одоо тийм шинж чанар байна вэ гэж үзсэн. Тэгэхээр тэр нэг амиа хорлдог хэсэг дээр тий эхлээд болохлээрээ очоод амьдралд нь утга учир өгж байгаа байхгүй юу? Яаж өгж байгаа вэ гэхлээр заяа чи өсөрөх юм бол би араас ч өсөрнө. Өөрөөр хэлбэл чамд намайг аврах боломж байна гэж хэлж байгаа байхгүй юу? Чи өсөрөх юм бол би араас ч өсөрнө. Гэхдээ би амиа орлохоор өсөхгүй би чамайг аврах гэж өсөрнө. Тэгэхдээ би ийм амир юм бол хиймэргүй байна. Гэхдээ чи би ийм амир үйлдэл хиймэргүй байна. Гэхдээ чи өсөрч байгаа учраас би зүгээр хараад сууж чадахгүй би бас өсөрнө. Гэдгээрээ чи намайг ч бас аврах боломжтой гэдэг нэг юу тутагч. Энэ угаас одоо хэрэглэгддэг практик байхгүй юу? Тий одоо практиктэй ч гэсэн энийг хэрэглэх юм арга хэрэглэгддэг. За тэгэнгүүтээ дараа нь болохоор тэр чинь ингээд хэцүү байгаа амьдралдаа ингээд өсрөж унангуудаа дуусгачих гэдэг сонголт хийх гэдэг чинь. Тэгэхээр тийм амархан дуусахгүй гэдгийг өгж байгаа. Доошо буун тэр бас чинь утгаар сэтэж байгаа юм шиг амар хүүтэн байна тий. Чи ингээд бүр тэсгийн аргагүй өвдөлтүүдийг өвдөн тэгжээж чи өгөх нь тий. Тэрнээс чи зүгээр унлаа өглөө тийм байхгүй штэ гэдгийг ингээд бас айгуу сайн ойлгуулдаг.
Тэгээ тэр үйлдэлүүд нь ингээд нөгөөх хүний чинь амиа хорлохоос ингээд бодож эхэлж байгаа байхгүй тийм төсөөлөө бод. За нэгдүгээр бол амархан биш юм байна. Өшөө амьдрал маань одоогоосоо ч хэцүү болох юм байна. Тэ хоёрдугаар би дахиад нэг хүнд гайхах нь байна гэдгийг ингээд ойлгочихж байгаа тийм. За тэгээд яг нөгөө чи эргээд гарч ирэх гэжсэн унцдаг штэ нөгөө хөлн хальтраа. Тэгээд тэр үед нүдрүү хар гэдэг байхгүй. Тэр нөгөө нэг ингээд шоконд орсон сандарсан байгаа хүнийг ингээд нүдрүү хар гэж яг нүдээр ингэж харсан үед хүн тайвширдаг хоёр нүүд ингээ хоёр тэрс тайвшир зүгээрээ урт санаа аав тэр бол тэрнээс илүү хамгийн нэгдүгээр нүдрүү хар байх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэд нарыг ингээд яг айгу мундаг ингээд хийж байгаа байхгүй. Тэгээд одоо аваа гаргаад та. Тэгээ ингээд зөвхөн одоо тэр Розиг л тэгж мэдрээд байгаа биш. Тэр нэг жоохон охинтой нэг бүжгэлдэг хэсэг байдаг штэ. Тэр охиныг ч гэсэн ингээд бүжгэлээд тэгээд тэр охинд одоо гоё мэдрэмжийг өгч штэ тий. Тэгмээдээ одоо би Розтой бүжгэлээ яс нөгөө охин ингээд уруугаа зогсож чинь зүгээрээ би тэгтээ чамд хамгийн хайртай гэж хэлдэг штэ тий. Тэгэхээр нөгөө тэр мэтчлэнгээр ингээд нөгөө хүмүүсийн мэдрэмжинд аягүй анхаарал хандуулдаг. Тэгээд гонцоолохгүйгээр ингээд гоё үлдээж чаддаг. Тэгээд тэгснээрээ өөрөө ч бас аз жаргалтай болдог. Тэ ингээд тийм хүн байгаа байхгүй. Өөрөө гоё дотроо дүүрэнгээрээ бусдыг ингээд одоо халигсан хайраараа ингээд бусдад ингээд өгч чаддаг тийм хүн байгаа байхгүй. Тийм. Тэр нь аягүй гоё байсан. За тэгээд нөгөө нэг ингэж хэлдэг штэ. Ээж нөгөөд нэг юм хоолн дээр сууж яснаа. Чи ингээд юм тэнүүлчийн амьдралаа тэгээд одоо зөв амьдралаач удаад аваад ингэж амьдрах чинь тэгээд зөв үтэй гэдэг ш. Тэгсэн чинь ер нь бол надад байгаа нь дэвтэр харандаа ойрлоо хахад би ингээд болдог миний амьдрал болоо. Өнөөдрөөрөө л ингээд амьдрахад би маргаашин тухай бодож зовдгоо гэж тийм. Тэгээд тэр үгнүүдээр бол хөр ер нь бол аягүй өөртөө ихтэй. Тэгээд амьдралын тийм утга учир үн цэн яг өөрөө надад дэвтэр харандаа байхад скил надад байгаа тэг би амьдэрчин гэдэг юутай. Тэрнээсээ гоё. Тэрнээсээ кайф авдаг. Тэгэнгүүт нөгөө юуны залуучин болохоор гэдэг штеп. Нөгөө сүт залуу. Тэр болохоор нөгөө нэг миний хоёр үнэтэй юм хулгаалаад аваа явцсан байсан. Нэг нь ашгүй хүрээдэрлээ гэж хэлдэг штеп. Яг нөгөө үндсэндээ бол нэг алмазаач гэсэн хулгаад алдаагүй л байдаг л да. Тэгээд тэр залуугийн амьдралын хоёр үнэтэй юмны нэг нь алмаз нэг нь рөөс байгаа байхгүй юу? Өөрөөр хэлэх юм бол үн цэн нь гадналтай байгаа байхгүй юу? Тэг өөрөө биш. Амьдралынх нь үн цэнтэй юм гадналтай. Бусад хүн бусад эд зүйлэл тэр хүнийг аз жаргалтай болгох юм шиг. Гэтэл Джекийн хувьд болохоор дэвтэр харандаа хоёр нь түүл байхгүй. Тэрнээс тэр үн цэн нь биш. Үн цэн өөрийнх нь скил байхгүй. Тэгэхээр тэр утгаараа ингээд айгүй хүчрэхэг мундаг залуу тэгээд мундаг сэтгэл зүйч байна. Вау гэж харагдсан. Ингээд санаа кинонуудын найруулагч нар одоо тэр гараа яг алтах мөчөд нүдрүү хар гэдэг юмыг судалт юм уу? Тэ судалдаг л ах байсан. Одоо Джеймс Кэмерон зам мунгийн бүгдээрээ мэдчихэл байгаа л. Гэтэл яаж тэр бүхнийг ингэж ойлгож кинонууд тэгээ яг ингээ хүний харилцаа учраас найруулагч ч гэсэн ингээ сэтгэл зүй талаас нь судалдаг ялангуяа барууны хэрэг за яа тэгж ялгаж болох байх. Ер нь бол мундаг найруулагч нар бол ер нь яг ажилтдаг юм байна тийм л ах. Би бол тэгж бодож байгаа. Тэрнээс яг нэрэн гэсэн тайвшир гэдэг хүн тайвширхгүй ч тийм. Би одоо нөгөө цэцэд кинон дээр бол одоо тэгж хэлж шүү. Тайвшир урцаанаа л юу ч гэдэг тэгээд тэгж хэлэх. Одоо бид нар ч гэсэн амьдрал дээр юу гэдэг яг нэрээ хүүхэд сандраад байгаа үуч юм эсвэл ингээд хэцүү ингээд момент нүдрүү хар гिचгэд бас юм сурчаар юмыг би одоо сайн сурж байгаа байхгүй юу. Тэгэхээр найруулагч дурчаар амар байна. Тэгээ кино өөрөө 11 Оскартай юм лээ. Тэгээд дэлхий дээр 11 Оскар авсан 3хан кино байдаг. Тэрний нэг Титаник юм лээ. Шилдэг найруулагч, шилдэг зураглаа, шилдэг дуу, шилдэг гол дүр, шилдэг 2 гол дүр, мейкап 3 дэвшээд тэгээд аваагүй. Тэрнээс бусад бүгд юм ин харсан юм лээ. Тэгэхээр яг нэг бүтээл талаасаа бол угаасаа гайхгүй хайрхгүй мөлий тий. Яг ярихын чирэг байхгүй гэж баа тий. Тийм. Тэр амар юм. Сэтгэл зүйн өндөр мэдрэмж мэдлэг байна тий. Тэгээд нэрээ бас Джек дээр нөө ингэдэг байхгүй. Яг нөгөө залуутайгаа ингээд яг эсрэгцүүлээд ингээ ярихад одоо ер нь баг сүт залуу руу орчиж тий. Сүт залуу руу орчих. Тэгээд сүт залуу чи. Сүт залууг ер нь нэлээ нөгөө нарцист маяг тий. Юмыг шууд хүчээр шийддэг. Тэгээд тэр нэг хамгийн анхны нөгөө Роуз ч өөрөө бас юм хүчрэх юм ихтэй байгаа шүү дээ. Өөдөөс нь юм хэлэхэд тэр хүнийг ингээд дугуй олох хэмжээний ингээл ширээд тасгэл цохол босоод ирэхэд бол би хүртэл жоохон айсан. Үдчихсэн би. Нэг юуны хувьд болохоор сүт залуугийн хувьд болохоор би юу гэж харсан бэ гэхлээр сүт залуу амьдралыг ерөнхийдөө юм нөгөө ялагдалт ингэж хардаг төрлийн хүн байна гэж харсан. Тэгээд одоо ингээд жишээлх юм бол Розиг авч чадсанаар би ингээд ялж байгаа.
тэрнээс одоо тэрийг өөрөө ингээд нэг хайр гэж андуураад байгаа. Одоо жишээлх юм бол хэнийг Роуз өөрөө хүсэл мөрөдөл даа шүү дээ. Тэрийг даваад эрх мэдэлтэй авцснараа ингээд ялах. Дараа нь Джекээс булгаад авцсандаа бас ялах тий. Ер нь юм нэг өөрийнхөө амжилтыг юм нэг бусдын амжилттай заавал зөөрлүүлдэг. Харьцуулдаг. Тэгжээж би одоо ялсан байна, би амжилттай байна гэдгээ мэдэрдэг тийм төрлийн хүн юм уу гэж харсан. Тэгээд бас нэг том одоо нөгөө Джектэй ялгагдж байгаа ялгаа нь юу гэхээр тэр Роуз амиа хорлох гээд өсөрдөг өдрийн орой хоёлаа өрөөндөө ирээд тэгээд нөө зүрхээ бэлгэлэхдээ тэгж хэлдэг байхгүй юу. Чамд хэцүү байгааг би ойлгож байгаа. Гэхдээ би шалтгааныг мэдмээргүй нэ гэж хэлдэг байхгүй юу. Тийм тэгж хэлдэг агиусан. Өөрөөр хэлэх юм бол чамд хэцүү байгаа. Гэхдээ хамаагүй чи зүгээр ингээд даваад гарч байгаа. Ингээд даваад гардаал гэж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ бас нэг хэлдэг юм нь чи надтай суучих юм бол би чиний хүссэн бүхнийг өгнө гэж байгаа. Тэр чи 8 яваад байгаа шүү дээ. Тэгэнгүүт Джек болохоор яадаг залуу гэхээр Джек ингэж хэлдэг. Би чамайг хараад миний одоо бодож байгаа ганцхан юм бол яагаад ийм баян ийм одоо хөрөнгөтэй царай тустай ийм сайхан юм ихтэй амиа хорлох болов тэр шалтгаан юу юм болоо гэж бодож ийн гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр ялгаа байгаад байгаа шүү дээ. Тэгээ түрүүний нөгөө зурган дээр бас ялгаа. Нэг нь яг нэг хүнийг дүрсийг биш нэг хүнийг буюу одоо тэр хүний нүүр царай, хүний илэрхийлэмж тэр дотор нь байгаа үнцэнтэй тэр юмыг сонирхдаг бол нөгөөх нь гадна талаас өнгөний ялгаа гэдэг сонирхоод байгаа байхгүй. Гадна талаас нэм сонирхоод байгаа. Тийм ялгаа. Тэгээ нөгөө нэг зүрхэн зүйлтэн дээр ч гэсэн те Роуз тэр зүйлтийг бол үнцэнтэй дотоод өөрөө алмаз өөрөө үнцэнтэй гэж бодож ингэж вау гэж биширж хахад нөгөө зүйл энэ бол Эдвард хааны зүжижсэн тэмний одоо нэг юм хилтерхий гэдэг учраас энэ бол хаадын бэлгийг би чамд өгч гинэ гэдэг утгаараа ингээд дандаа үнцэн нь гадна талтай яваад байгаа байхгүй юу. Тийм юм байна. Бараг хайртай болохоор зүрхээ өгөх хэмжээний гэдэг биш Эдвард хааны учраас тийм. Тэгээд одоо дараа нөгөө тэр нь амар үнцэнтэй тийм. Юу яадаг штэ Роуз Джек хоёрыг нэг араас нь хөөгөөд ингээд бүр ухаан мэдрэлгүй онгоцон тэгэхээр суух гэж байдаг байхгүй юу. Онгоцон судалгараа суух гэжсэн чинь Роуз суугаагүй байгаа нөгөө талд нөгөө залуутайгаа байж гинэ гэдэг үгийг сонсчдөг байхгүй онгоцуулыг нөгөө талд зогсож гинэ гэдэг. Тэнгүүд навш гэж суухгүйгээр буцаа явчихж байгаа. Тэр Роуз дээр очингуудаа нөгөө нэг дулаахан баймаагийн гүтэг гүртгээд юугаа талаад бижэгэд талаад өгчдөг штэ дотор нөгөө алмаз нь хамт явчихдаг штэ. Тэгээд тэр нь ч гэсэн дээр Роуз хайртай болохоор Роузыг олох гэж биш нөгөө залуутайгаа тэнд байж байгаа зөв үг нүргээд байгаа байхгүй. Тэгээ ямар ч байсан аваа тэр онгоц руу суулгаад өөрөө энэ талтаа суугаад ингээ хоёулаа хамтдаа явчихил гэдэг бодлогоод байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд тэгээд дараа нь Роузыг суулгаад ингээ доош нь явуулж явахдаа нөгөө залуу руу яг хэлдэг чинь төрөөд чинь хэлдэг шүү тий. Ялалт миний талд гарлаа. Тэгээд хэлдэг шүү тий. Надад суудлага чи sorry тий. Тэгээд ингээд ялал одоо Роуз бол надтай цаашаа явах болоо чи эндээ үхээд үлдэх боллоо шүү гэдэг юм хэлдэг шүү тий. Тэрнээс ч тэр Роузд ямар байхын сонин нэртэйс биш байгаа байхгүй. Нэг удаа тэгж араас нь гүдэг. Хоёр дахь болохоор нөгөөд нэг хоёулаа цухтагаад хам хөтөлцөөд гүүхээр нь дахиад дисгүй буу бариад араас нь алах гад хөсөж хөлөг живж байгаа хүмүүс өгөх гэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт өөрөө ч гэсэн нөгөө өөрийнхөө амьдралыг ч бодохгүйгээр ингээд тэр хоёрын хойноос ингээд тэрэд гүйж явдаг шүү дээ. Тэгээ бүр ингээд доошоо бүр орцсныхаа дараа бүр нөгөө нэг ус энэнгээр нь татсан их ус руу орцсныхаа дараа мэдэрдэг шүү дээ. Би энэ хүртэл хоёрын араас гүйлсэн байна гэдгээ. Тэгэхээр тийм хэмжээнд ингээд амьдралыг яг дайны талбар тэгээд ийм ялагдлын завсар ингэж амьдэрдэг гэдэг тийм одоо ихтгэл өмшөлтэй тийм хүн байна даа л гэж бодсон. Тийм байна. Гол ялгаа нь одоо тэр юм уу л гэж. Тэгэхээр тэр хайртай хүнийг биш өөр юм ингэж чухалчлаад нэгдүгээр тавиад ер нь бол хайрыг мэдрүүлж чадахгүй яваад байгаа л тийм зүйл тий. Хайртай хүнээ биш өөрийнхөө ялалтын төлөө яваад байгаа гэсэн үг. Тийм өөрөөсөө ялалт. Яг л нарциссист хүний одоо нэг өөрийнхөө л мэдрэмжийг тэр нэг ялсан өөрөө мундаг бүхнээс илүү би гэдгийг төвтэй би гэдгээл батлах гал яваад байгаа. Тэрийг хайр гэж андуураад байгаа л хэрэг байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо Роуз өөрт нь байхгүй болохоор өөрт нь аягүй хэцүү байгаа шүү дээ. Одоо хартай хүмүүс чинь гэдэг шүү дээ ингээд нөгөө хайргүй хэрнээ тэгээд идэг. Хайртай бол хартай гэдэг чинь тэр худлаа байхгүй юу. Хар байгаад байна гэдэг чинь тэр хүн байхгүй байхад аягүй хэцүү мэдрэмж гэсэн үг шүү дээ. Тэр хүн байхгүй байхад яагаад хэцүү мэдрэмж мэдрэгдээд байна вэ гэвэл би нөгөө ялагдсан мэдрэмж мэдээ. Би нэг алдсан мэдрэмж мэдрэгдээд байгаа байхгүй юу. Юмаа алдсан тэр хүн нь би байгаад байгаа байхгүй юу. Зовоод байгаа хүн нь би.
Тэгэхээр би өөрийнхөө л зовлон алга болох гээд байгаа байхгүй. Тэрийг авчирч Тэрийг авчирч хажуудаа тавиад өөрийгөө тайвшруулад өөрийнхөө зовлон алга болох гээд шүү дээ. Тийм. Тэгэхээр үсэ хайртай бол хартаа гэдэг үг утаа. Би хайртай бол итгэдэг байх хэрэгтэй. Харийн тухай ярьж байгаа дээр нэмээд хэлэхэд итгэл үзүүлэх тухай байгаа ойлголт байгаа байхгүй юу? Джек Роуз хоёрын харилцаанд бол ингээд би чамд итгэж байна. Чи чадна, би чамд итгэж байна. Би чамд итгэж байна гэдэг үг ингээд бараг л ингээд амны ойлголт шиг. Чи эсрэхгүй би итгэжсэн гэдэг. Чи энийг чадна, би чамд итгэж байна. Чи амьд үл дээрээ би чамд итгэж байна. Одоо өсөр чи чадна, би чамд итгэж байна гэл нөө хамгийн сүүлд нөө онгоцон дээрээс хоёлаа тавиад амьд үлддэг гэдэг нэг хэсэг чигсэндээ яадаг ч тийм. Дээшээ гүй тийшээ явъя би чамд итгэж чи чадна. Тэнгүүд тэр нөө итгэл үзүүлэх гэдэг чинь ийм байна л да. Итгэл хүлээж авч байгаа хүндээ яаж мэдрэгдэг вэ гэхээр би чадаж магадгүй гэсэн нэгдүгээр тийм зориг өгдөг. Би чамд итгэж байна гэдэг үг нөгөө хүнд би чадаж магадгүй юм байна гэсэн тийм итгэлийг өгдөг. Дээрээс нь би чамд итгэж байна гэдэг үг чинь боломж олгож идэг. Өөрөөр хэлбэл алдах боломжийг бас өгч идэг. Тэрнээс одоо ингэж дэвлэн чинь одоо чинь итгэл биш. Би чамд итгэсэн штэ. Итгэсэн би чи итгэл алдав да гэдэг байгаа ч юм бол итгэл өгөөгүй байна л гэсэн үг байхгүй юу? Би чамд итгэсэн шүү чи итгэл алдваа гэдэг байгаа чинь өгцөө авцаа итгээгүй л гэсэн үг байхгүй тий. Алдчихгүй дээ гэд сануудаад байна шүү дээ тий. Тэгэхээр яг жинхэнэ итгэл өгж байгаа бол боломжийг бас өгдөг. Алдах боломжийг хамт өгдөг. Тэр Джек дээр бас аюугаа гардаг. За нөгөө сүхүү хараад ингээд нэг гавын тасалдаг штэ. Тэрэн дээр эхлээ гарч ирээд ингээд шууд ингээд байрсан чинь Джек байж чи эхлээ тэнд нэг зохиодох гэдэг байхгүй. Шал дайлж зохиодог. За дахиад наад газараа дахиад зогсон шал дайлж зохиодог гэсэн чинь за дүүсээр хүрээдэд зохиж чадна гэдэг. Тэр би чамд итгэж чадна. Яг тэр нэг шийдвэрийн өмнөд нас амар гоё тий. Тэр одоо итгэл юм байна л да. Тий, ер нь бол итгэл. Тэгээ яг тиймэрхүү момент тэр бүр ингээд амар тийм шууд гэж тийм юм гардаг тий. Тийм юм шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг хайр бол итгэлтэй байдаг. Итгэл бол алдах боломжтой хамт өгдөг зүйл. Тэрнээс биш түрүүнийх бол биш гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг суралцах, туршлага олж авах тэр боломжуудыг хамтд нь өгдөг. Итгэл бол амар чухал гэдгийг хэлэхээс гадна бас нэг юм бодогдсон. Ер нь хүний сэтгэлийг олж авахд заяа. Одоо хүний одоо хайрыг гэх юм уу одоо хайрыг сэтгэлийг олж авахын тулд хүчил худлаа юм байна. Тийм. Ухаан чудлаа юм байна. Ухаан зараад хүний юм олж авахгүй. Яг үнэ тийм. Юу зарж иж хүний сэтгэлийг олохыг бол хайр. Буюу итгэлээ өгчөөж л тэр нь итгэл нь алдах хэрэгтэйгээ бүх юмтайгаа боломж олох. Тэгээд ингээд тийм. Гэхдээ дээрэс нь дахиад тэрийг өгж байгаагийн зорилго нь тэр хүний сэтгэлийг авахтаа биш. Зорилго нь зүгээр л өөрөө хайрлах байх хэрэгтэй байна. Хайрлах зорилго тий одоо ингээд энэ хүн надад амар итгэж байгаа гэл ингээд өөрөө бас ингээд юу хаалтдаг тий. Гэтэл хүн бас өөрөө нэг юм дээр ингээд цензуур тавьчаад тэрэндээ хүрэхгүй болохоор шантраад готраад одоо өөртөө ч гэсэн итгэл үзүүлэхгүй хайрлахгүй байгаагийн шинж үстэй. Тий. Одоо ингээд хайр байгаа тий. Хайр байгаа, итгэл байгаа газарт өөрт нь эрх чөлөө байгаа. Эрх чөлөө байгаа тэр газарт өөрийг хайрлаж байгаа, өөрт нь итгэл үзүүлж байгаа, эрх чөлөөг нь өгж байгаа тэр газарт хүн угаасаа байх гоё дуртай байна. Тэр орчинд яах вэ гэхээр хүний оршихуй нь өөрт нь мэдрэгдэнэ. Оршихуй нь мэдрэгдэж байгаа газар хүн байна. Угаасаа хүн гоё газар байна. Тэгэхээр тэр зорилго нь өөрөө гэхдээ тэр хүнийг байлгахтаа биш, зорилго нь зүгээр л хайрлахтаа байх хэрэгтэй. Зүгээр итгэж сурчдагтаа ч юм уу хайрлаа тэгээд өгчгтөө л юм байна тий. Тэгэнгүүт ямар хүн итгэж чаддаггүй гэхээр өөрөө гэмтсэн хүн. Өөрөө одоо дуугууд нэг буруу итгэл хүмжлэлтэй хүн бол муухай. Ингэдэг тий одоо ингээд хуурдаг, мэхэлдэг хүн бол одоо ингээд эд мөнгөнд дуртай ч гэдэг юм уу тийм буруу итгэл үнэмшилтэй тийм одоо хамгаалах үйлдэлтэй хүн л ер нь бол итгэл өгч чадахгүй, хайрлаж чадахгүй гэдэг чи их агваа зүйл юм шүү. Тэ ямар нэгэн юм юучгүйгээр зүгээр л итгэнэ гэдэг чи өөрөө маш том бэлэг шиг санагдлаа шүү. Тийм байна те. Гоё ямар ч одоо тийм. За тэгээд хосуудын ихтгэлцэл тренинг ярьсны дараагаар одоо нөө туслах дөрүүд ээжийг ч юм уу тэгээд бусад дөрв гарцаа дөрүүдийг болж байгаа. Тэгийг ярэ те. За чамаас ээж эхэлчихээ те. Ээж дээр ер нь нөгөө айгуу тийм
хатуу тэрэндээ баригдсан, дарагдсан гэдэг охиныхоо ерөн зүрх сэтгэлийг ойлгоогүй. Тэгээ айгүй буруу хүн рүү чиглүүлсэн. Аз жаргалгүй замрууд сонгосон. Тэр нь яг л тэр нэг юмийнхэн гарал өсөж байгаа өөрөө тэгж хүмүүжсэн учраас тэгсэн л баг л та. Тэгэхээр тэр бол маш одоо буруу сонголттой. Тийм. Тэгээ тэр охин ерөөсөө ээжтэй бас тэгдэггүй шүү дээ. Тэгдэггүй ээжний юм хаваалцдаг тийм. Тэгэлээ. Тэр нь айгүй гонигтай бас тийм. Ээж дээр нөгөө юу яадаг штэ. Ээж нөгөөд нэг жигтэй яваад хахаар нэг уурлаад хэлдэг штэ. Ингээд нөгөө корсетын ингээд татаалаа нүртэй татчих байгаа та. Тэгээд чи аав чинь чивдэрт өр сайн нэр хоёр үлдээсэн. Энэ сайн нэрийг боломж олгож одоо амьдрахгүй бол арга байхгүй гэсэн чинь охин нь танд шудраг биш байна уу те ягаад энэ болгоны би ингээд үрч явах хэвээр гэдэг тэгсэн чинь тэгээ чи намайг үйлдвэрт ойдолчин болохыг харах гээ юу хамаг эд хөрөнгийг ингээд булаалгаад хураалгаад явахыг харах гээ юу гэдэг чинь тэгэхээр ээжийнх нь хувьд тэр эргэм зэрэгээ алдаад ойдолчны амьдралаар амьдрах те эсвэл хамаг эд хөрөнгөө ингээд алдахаас илүү охиноо алдаа явуулчих нь тийм болох гэдэг байхгүй. Тийм сонголтыг ээж хийц яваад байгаа. А гэхдээ ээж нь бодохдоо охиноо алдаа явуулж байгаа. Тэгээ ингээ охиныхоо амьдралыг байх болгож байгаа гэж бодохгүйгээр охиныгоо ч гэсэн битах хүнтэй суулгачлаа. Аюулгүй одоо нэг байдал тархичлаа гэж аюулгүй байдалд амьдрчин тэгээд бүх юм сайхан болчихно гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд ээж өөрөө амьдралынхаа үн цэнийг яг одоо тэгээд хийцэн те. Тийм. Үйлдвэрт үйлдвэрт аялалчин байх нь үн цэнэг үү? Тийм. Баян хүний ихнэр байх нь илүү үнцэнтэй үнцэнтэй гэж ойлгоод байна шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө үнцэн оршихуйн утга учраас тэр нэг юм гадна талаа бас тий эд зүйл материалын юм дээр ингээд тавьчаад тэгээд яг тэр замаараа охиноо байлгах гэдэг байгаа. Тэгээд тэрийг зөв зам гэж ойлгоод итгэл үнэмшлэн тийм байгаа. Ийм л зөрчилдөөн л байгаа юм л та. Итгэл үнэмшлийн зөрчилдөөнүүд л байгаа юм л та. Бид нэг тийм хайртай хайргуугийн тухай ч юм уу тий сайн муугийн тухайгаас илүү тийм итгэл үнэмшлийн зөрчилдөөнүүд байгаа та. Тэр үеийн эмэгтэйчүүдийн ер нь тийм мэдлэг юу бах одоо чи 100 гаруй жилийн өмнө үйл явдлыг бодонгот тэрийг бас тэрийг сайн илэрхийлж чаддаг. Тухайн үед рөөс бол аюу тийм шинэлэг өөр тийм нийтүрэг гаргасан тийм боловсралтай одоо нөгөө нэг урлаг мөрлөгт мэддэг тийм тэгээд өөрийгөө бас ингэж илэрхийлгээд өөрийгөө бас сонсоод байна шүү дээ тийм дараад өнгөрөөгөө тийм тэгээд ингээд ээж одоо бусад туслах дөрүүд тэр одоо капитан одоо онгоцны тэр зохион бүтээгчний бусад дөрүүд тэгэл нэг тэр хоёр найз тэгээд тэр нэг 3 дугаар давхарт амьдарч байгаа бусад хүмүүс энэ гэдэг түрүү нөгөө нэг кино ярихынхаа ихэнд ярьсан шүү дээ дэлхийн шиг санагдсан нийгмийн давхаргууд шиг санагдсан гэдэг. Тэгээд тэрэн дээр ер нь одоо нөгөө нэг өмнөх дугааруудаар ч гэсэн хоёлаа ярьжсэн нөгөө ээж аав эцэг гэх хүмүүс нэг өөрсдийнхөө буруу итгэл үнэмшлийг хүүхдүүдэд ингэ үлдээдэг гэдэг өвлүүлдэг, кодолдог гэдэг яриадсан шүү дээ. Яг тэр бас давтагдчихж байгаа харагдаж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол яадаг гэхэлэр нэг ээж ингээд нөгөө хоёр хүүхэдтэйгээ тэгээ ингээд хаалттай тэ дээшээ гарах гад хүлээж байгаа байхгүй. 3 дугаар одоо давхрын хүмүүс зэрэглэлийн хүмүүс ингээд дээшээ гарах гад хүлээгээд тэр нөгөө хоёр жаа хүүхнээжээ бид нар юу хүлээж байгаа гэдэг чинь нэгдүгээр зэрэглэлийн хүмүүс онгоцондоо сууж дуусахыг хүлээж байгаамаа тэд нар дуусахаар бүгдээрээ гарнаа гэдэг ингээд байж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд тэр хоёр хүүхэд яагаад гэж асуухгүй. Яагаад энэ чинь шудраг биш шүү дээ. Бид нар бүгд л амьд байх ёстой шүү дээ. Бүгд л амьдрах ёстой. Яагаад тэднийг тэгүүлж амьдраад бид нар дараа нь амьдрах ёстой юм бэ гэдгийг ингээд асуух ч тийм нөгөө юу өгөхгүйгээр сэтэл өгөхгүйгээр ингээд шууд код өгч байгаа байхгүй юу. Ер нь тийм ээ. Бид нар бол 3 дугаар зэрэглэлийнхаа тэгэхээр үргэлжийн ингээд тийм хөдөлтөнд жагснаа гэдэг ингээд хийж байгаа. Нөгөөд нэг ээж нөгөө охиноо ингээд нөгөө цэг суу гэдэг ингээд 1-р зэрэглэлийн онгоцонд явж байгаа нэг ээж ингээд жоохон 3-4 настай ч юм 5 настай охиноо ингээд цэг суулгаж байгаа. Тэр бас 1-р зэрэглэлийн хэв шинжүү ингээд түлхэж байгаа байхгүй кодж байгаа байхгүй хүмүүстэй. Гэх мэтчлэнээр ингээд бид нар нөгөө нэг өөрийн мэдлэггүйгээр ухамсаргүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлийг хүүхдүүдэд тулгаж идэг. Тэгээ тэр нь заримдаа юм зөрчил үүсгдэг. Маш их аюултай ирээдүйд худлаа. Ер нь бол худлаа байхгүй юу? Ер нь энэ одоо зэрэглэл битгий хэл заяа. Энэ кинон дээр анзаарах юм бол аюул их цагны зураг гарна. Аюул их цаг гардаг. Ер нь цаг хугацаа гэдэг юм ч гэсэндээ дэлхий дээр байдаг юм уу? Дэлхий дээр юу байдаг юм бол одоо цаг л байдаг. Яг энэ 5 метрхүүгээр яг энд одоо мэдэрдэг энэ одоо цаг л дэлхий дээр байдаг. Өнгөрсөн болгон ирээдүйн дэлхий дээр биш бидний тархин дотор л байдаг. Тийм байна. Тэгэхээр бид нар ийм жинхэнэ биш юмнуудад ингээд
одоо өөрсдийнхөө итгэл үнэмшлүүд чинь миний л итгэл үнэмшил шүү дээ. Миний л тархин дотор болоод байгаа юм. Тэрийгээ би үнэн гэж, туйлын үнэн гэж ойлгонгуудаа бусад хүмүүстэй үр хөвгтдээ ингээд одоо шууд ингээд чихэд байгаа байхгүй тарих руу. Тэр бол айгүй аюултай. Яг нь зарим тохиолдолд бол аюул ослоос урдчлан хамгаалах тэр нэг юм мэдчихэж болох боловч ихэнхдээ яг өөрөө тэрийг мэдэрч туршлаган сууж ажил тэрийг яг авдаг. Тийм. Гэтэ яг ингээ бодохоор нөгөө хүүхдүүдэд ийм дэг журам, сахилга бат ч юм уу нэг юм юмыг зааж өгөх ёстой шүү дээ. Одоо дадал зуршилч гэдэг юм. Энийгээ тэр нэг ерөнхий үзэл бодол тэр цутгалтаасаа ялгаж салгаад нэг юм зөв өгөх ёстой шүү. Тэгэхгүй ямар ч юм заахгүй болохоор бас болохгүй тий. Ер нь бол би ингэж одоо сүүлийн үед ингэж бодоод байгаа. Зааг хүүхдтэй ямар нэгэн итгэл үнэмшил өгөх биш. Итгэл үнэмшлээ олж авах боломжийг өгөх ёстой. Буюу тэр алдах туршилттэй тэр жижигхэн туршлагыг өгөх ёстой. Өөрөөр хэлбэл наа чи халуун хурж болохгүй амар гэдээ хар хүүхнийг амар мангас шиг гэдээ ойлгочихно. Хурж чадахгүй тий. Тэгээд хийж хүрхгүй. Тэрэнд дараа бүр амар гарын түлчгээргүй халуун руу нэг удаа зүгээр хүргээл үзүүлчихэд энд хүрвэл халуун юм байна гэд ойлгочих байхгүй. Тэр мэдрэмжээрээ дамжуулж авч байгаа тэр тань мэдхгүй ээжийн мянган удаа хэлж байгаа, үгэлж байгаа, ярьж байгаагаас хамаагүй илүү үн цэнтэй өөрийнхөө мах тусаар одоо тий өөрийнхөө 5 метрхүүгээр дамжуулж олж мэдсэн жинхэнэ мэдлэг, жинхэнэ туршлага нь болно. Тэрнээс биш ингээд хамгаалж байгаа нь ингээл бүх үзэл бодлын ингээ хэлбэр өөршгөө болгоод иж болохгүй байхгүй. Харин тий ч өөрөө алдаатай оноотой хүн шүү дээ. Тийм тэр чинь ингээд хүмүүс ухамсаргүйгээр хийдэг байхгүй. Яалтчгүй контролтой байх бол өөрөө мэдлэхгүй л ингээ хийцэн явж байдаг. Хүүе юу болж байна? Чи хэдвэр зууны хүүхдүүд үү? Ямар ирэнд өсөх вүлээ гэж ингээд бас татдаг тий. Би бол тасдаг гэж тэгэхгүй. Тэгээд тэр нэг юм бусад дөрүүд жижиг дөрүүдээр тийм одоо хүүхдээ хүмүүжүүлж байгаа тэр нийгмийн гарал үүслийн ялгаа тэр нийгмийн тэр давхаргуудын итгэл үнэмшил тэрийгээ ингээд суулгаж байгаа тийм юм харагдаж байгаа. Тэгээ хамгийн гол нь кинон дээр нөгөө өөр тэр давхаргуудын тэр өсгсөн тэр хүүхдүүд нь хоорондоо ингээд уулзраад тийм нэг л ертөнцтэй амьдарч байгаа. Нэг юмд ингээд уулзраад тэр хоёр ингээд нэг юунд очсон юм хөтлөлцгүй ингээд түүхэн яваад байгаа байхгүй. Бас нэг нөгөө хэсэг байдаг штэ 3 дугаар зэрэглийнхний ингээ хаалганд хаачаад нөгөө дэше гаргахгүй ингээ байжээ хүлээжээгээ байлгаад байдаг. Тэгээд сүүлдээ нөгөөд бол чинь энэ хаалгаар гарахгүй нөгөө талын хаалгаар руугаа нөгөө талын хаалгаар руу гүйсэн чинь дахиад нөгөө талд нь хаалттай дахиад гаргадаг шүү дээ. Тэнгүү сүүлдээ бүр болохоо байлаад нөгөө нэг сандлаар хаалгаа эвдээд гардаг тийм. Тэр хэсэг бол нөгөө юм шудраг биш юмыг нийгмийн одоо тэгш буш хуваарлалтыг одоо хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд тэнд ингээ бослого болж эхэлж штэ. Гэхдээ тэр бослого ингээ хинээс үүдэж ийн гэдэг харахаар заяа. Ерөнхийдөө бол тий. Тэгээд ерөнхийдөө болохоор яаж юм гэхэлэр нийт одоо тэр нөгөө доод зэрэглэлд байгаад байгаа хүмүүс бол тэрэндээ эвлэрээд тэр нэг ээж хүүхдтэй кодлж байгаа шиг ингээд ээж нь аав нь хүүхдтэй кола татаад ингээд одоо бид нар бол ингээд хойд төвлөнтэйгээ энд байж яг гэдэг хүлээх гээд байгаа байхгүй. Тэнгүү тэр дотор цөөхөн ганц нэг хүмүүс манлайлж үгүй энэ шудраг биш байна болио гэж гарч ирж байгаа. Тэр нь хэн байсан гэхэлэр Роуз Жик хоёр байгаа байхгүй. Яагаад энэ хоёр ингэж чадваа гэд ингээд бодохоор Роуз бол угаасаа дэд зэрэглийн хүн. Угаасаа өөрт нь тэнд ингээд юм хүлээгээд илж хүлээгээ суух тийм юм байхгүй байгаа хгүй. Энэ бол шудраг биш гэдэг тийм итгэл үнэмшилтэй хүн тийм гарч ирж байгаа юм. Жек болохоор би зүгээр тэгж төсөөсөн. Нөхөр бол угаасаа уул нь бол Америкт байсан хүүхдтэй штэ. 15 нас хүртэл аав ээж тэгээ байж байгаа. Тэгээд аав ээж насаараа өнчрөө тэгээд англи руу явцсан. Тэгээд тэндээсээ буцаад явж байгаа хүн байсан шүү. Тэгэхээр ер нь бол угаасаа тийм нөгөө нэг одоо чөлөөтэй тийм эрх чөлөөний мэдрэмжтэй тийм хүн байгаа байхгүй. Тэгээд тийм хүн ингэж тэрийг ингэж гаргаж ирдэг юм байна да. Тэрээс нөгөө хоёр хүн нэгдчихээрээ санал нэгтэйгээр хэлцээгүйгээр тэрийг хийх юм хүчнээс тийм болж байгаа тийм. Тэрийг бол айгүй гой зөгтөг шүү дээ. Нэрээ юу яриад байгаа хүн. Ягаад ч бүгд л адилхан хүн шүү дээ. Бүгд л адилхан амьдралын за. Тэрнэр нэрээ киноны туршид надад нэг тийм үгс. Одоо дэлхийн сүрүүл яах вэ? Энэ таны сүүлийн өдөр бол та яах вэ гэдэг нэг юм сонин асуултууд ингээ хаяа юмнуудаар явж байдаг шүү дээ. Яг тийм асуулттай тулгарч байгаа юм шиг санагдаж. Тэгш ингээ ганцхан өдөр дотор ингээ хөмөрчөж байгаа шүү дээ. Тэгэд сүүлийн моментэд та яах вэ? Тэ? Гэхэд тэр хоёр бас ингээл буцаал нэг сонгоол эцсийн момент дээр тэн ингээд үлдээ гэхэд тэр сонголтноос амар зоригтой. Нэрэл баг тэрийг сонгох үст тэ. Хүмүүс ингээл янз янзын байдлаар одоо амьдралаа дуусгах шүү дээ. Зарим нь эсэж өгвөл, зарим нь хөлдөж өгвөл, зарим нь амьд гараал ингээл бас нэг юм хөл амьдралын одоо түрүүний ярьжсэн орших юм тийм
толгуулаад ингээл тий эмээ өвөг харуулаад капитануудыг харуулаад тий гэтэл нөгөө нэг зогтдгийг байлаа бас дараа нэг тий Тэр сүүлийн мөчөд хүртэл баяр үнийгээ сонголтыг хийж ийн гэдэг чинь тий. Тэр нөгөө нэг юуны экзистенциал буюу одоо оршихуйн онлын одоо анх үндэслэн еврей гаралтай сэтгэл засалж байгаа байхгүй юу? Тэр Франкл гэдэг тэр хүн юу гэж хэлсэн гэхлээр хүн утга учраа мэдж байгаа бол ямар ч зовлонг давдаг гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл зорилго нь тодорхой бол тэр зорилгодоо хүрэхийн тулд ямар ч зовлон давж чаддаг гэсэн үг байгаа. Тэгэхээр тэрэн дээр юу гэж яагаад тэр хоёртой холбож ярьж байгаа юм. Тэр хоёр нөгөө нэг ингээд хоёр үнийг сонгохгүй гэж үтэй заяа. Одоо тэр тусмаа Роуз ингээд Жекийг сонгохгүй нөгөө залуутайгаа сууя гэж бодъё. Тэгэнгүүт утга учиргүй амьдрал руу явах гэдэг байхгүй юу? Утга учиргүй хоосон өргөө алт өөрөө байхгүй амьдрал руу явах гэдэг байхгүй. Гол нь Жектэй биш. Гол нь өөрөө байхгүй юм руу явах гэдэг. Тэгэнгүүт адилхан л нөгөө урт хугацаанд өвхөлөл байхгүй. Тэгэхээр тэгж яхаа орны утга учиртай нэг өдрийн хаан байсан гэдэг. Тэр яг сонгож байгаа гэсэн байхгүй. Яг эцээ эцэст нөгөө утга учраа сонгоод байгаа гэсэн үг байхгүй. Тийм болохоор эцсийн мөч хүртэл ингээд утга учиртай л байвал болоо. Ер нь тий бид нэг өдөр байна уу? Одоо тий тэр бас амар чухал. Яга бас нэг юм үг гэдэг нөгөө нэг үйл нөмрөд бороо орохын цагт үүдэн гэмээр хоймор юуны ялгаавэ. Үхэл ирээд үхэхийн цагт хөгшин гэмээр залуу юуны ялгаавэ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол утга учиртай л байвал чухал болохоос ч тэр урт амьдрах, богино амьдрахтай биш ээ. Тэр зохиосон цаг хугацааны одоо дүрэн бас нэг тийм яг тэрийг хэлээд шүү дээ. Тин тэгэл ингээл нэрээ залуу байх хөшмийн хүүхдээ нэг бүгд л тэр өдөр ингээл өгчж байгаас. Бас нэг ингээд эргэлдсэн нэрээ юм байна гэж юу гэж ботсон. Одоо киноны тэр хийцэн дээр ингээ гайхсан юм байсан. Тэгэхээр анх дөнгөж кино эхлэхдээ эн чинь ингээд амар том сүрэлтэй 1500 хүнийг ингээд аваад явцсан тийм. Энд дээр нь 1500 хүн үххийг хараад тэгээд тэндээс амьд үлдсэн хүмүүсийн тухай асуудал шүү дээ. Одоо тэр эмгэн чинь бол Роуз одоо тэр эмгэн болоод ирж байгаа. Тэгээд яг тэр сүрэл болсон газараа ирж байгаа. Тэгээд тэр сүрэл болсон газараа ирээд ингээд тэр тухайга түүхээ ярьж байгаа. Тэгээд тэр одоо ингээд төсөөлөд бодох юм бол тэр нэг гамшигын дараах сэтгэл зүй гэдэг байна. Тэр бол ингээд бүр хүнд бас зарим хүнд бол бүр амар хүнд буцаад бүрээс гэсэн эмгэг болох төвшөнд ч ингээд байна тий. Тэгэхээр тийм болцсон байх магадлалтай тийм амар юм үзсэн хүн яг бодит амьдрал дээр энийгээ ингээд яг хөө сандраал ингээд үйл гал эвгүй болж байгаа гэсэн гарч байгаа юм л да. Гэхдээ л ингээд хүмүүст ярьж өгч байгаа байхгүй юу? Ингэсэн тэгсэн тэгээд тэгсэн байхгүй юу? Гэл тэгээд тэргээ ингээд зарим үедээ амар аз жаргалтай энийгээл тэг зарим ингээд мгшээсэн царайтай тий. Тэгээд би тэрийг загснаад бас эсхий мэдмээр байна уу ч гэж тий. Яг бодит амьдрал дээр тэгж ярьж чадах уу? Тэгээд 101 настай хөгшин хүн тий. Тэгээд ингээд харин даралт мартан дэшээ дошоолаа савлаал ингээд юм чимтлийн тийм тусламжийн өгцөлт ярих ястай байсан биш үү гэд эхлээд эргэлздэг байхгүй юу? Тэгээд ингээд бодоод кино ингээд яваал. Тэгээ хамгийн сүүл дуусахдаа тэр дуусж байгаа дээр л учир байна гэж бодсон заяа. Ягаад гэсэн чинь ингээд хамгийн сүүлд ингээд өөхөхтэй Жек хэлж байгаа байхгүй юу? Нөө ингээд гарын тэрээд ингээд гараас натгаад хөлддөг штэ. Тэгтээ чи надад амал чи ингэж өөх хэсгүй. Чи ингээд нөгөө нэг дулаан хонжилтөө чи маш олон жил наслах хэвээр чи олон хүүхэдтэй болох хэвээр. Тэгээ чиний амьдрал энэ талаар дуусах хэсгүй. Чи халуун хонжилтөө ингээд одоо тий амар амгалан өөхөх хэвээр чи надад тэгж өөхнө гэж амал гэдэг байхгүй. Тэгж өөхнө гэж амлаад тэгээд нэгдүгээрт тэндээс амьд гарч байгаа юм. Бас сэтгэл зүйч Жек амар сэтгэл зүйч. За тэгээд амьд гарч байгаа учраас тэр хүнд үхэн гэдэг сонголт нь өөрөө ингээ бүр байхгүй. Үхэн гэдэг айц ингэж байж болохгүй хэмжээнд ингэж амлалтаагүй дуусгаж байгаа байхгүй. Толгоноос нь тэр бодлохгүйгээр ингээд амьдрал би яадаг ч байсан амьдрна гэдэг тийм итгэл үнэмшлтэйгээ дуусчаа. Тэгэхээр тэр хүн дараа нь тэр нэг гутралууд одоо тэр нэг гамшигын дараах тэр амар гутралууд биш. Өөрөөр хэлбэл амьдрах утга учиртай нь үлдээж байгаа байхгүй тэр эмхтэйг. Тийм шүү дээ. Би үхсэн чи үхэн хоёлоо нэг олстой шүү. Тэгээд чи араас үхээрэй гэж байгаа биш гэсэн байхгүй юу? Би үхсэн чи аз жаргалтай амьдрын шүү гэдэг тэр утга учирыг нөгөөд үхэж байгаа байхгүй юу? Тэр бол ингээд амар тэр яг тийм амар хэцүү мөчөд тийм ситуац дээр тэгээ өгөөд үхэж байгаа байхгүй юу? Тэгээд яг тэрийг ингээд амьдралынхаа туршид тэгэхээр тэр нөгөө эмгэнд ингээд дараа нь тэрийгэ дусаж ярихад тийм ийм амар гонигтай биш ярьж чадаад байгаа одоо тэр учиртай.
боломж нь тэнд байсан байх нэг магадaltaй гэж бодож байгаа. За хоёрдугаарт яасан гэхээр тэндээс ингээд зөндөө хүн амьд гарч байгаа шүү дээ. Ингээд 700 хүн амьд гарлаа гэж ярьдаг. Тэгээ уул нь амар хөгийн бас байдаг ч тэр нийгмийн давхар махар нэг баялагын тэгш бус хуваарлалтыг ярингаа ингээд ярихад тэнд чинь анх бол яг хайсан чинь 2224 жилийн хүн байсан гэсэн бүртгэл байдаг гэж байгаа байхгүй. За кинон дээр бол 2200 акц гэж байгаа. За тийм хүмүүсээс 1500 нөхөд 700-аад 8-д гарч байгаа байхгүй. Гэтэл завь нь болохоор 20 ширхэг зав байсан. Зав болгон дээр 65 хүн байх боломжтой гэвэл яг битүү ингээд суулгаж чадсан бол 1300 хүн амьд гарах хэрэгтэй байтал 700 хүн амьд гарч байгаа байхгүй. Тэнгүү тэр хүмүүс ихэнх нь яаж амьд гарсан гэсэн нөө ээж нь амар навшин дэгдэг штеп. Чихэлмээргүй байх шүү зэрэглэлээрээ явна гэдэг. Тэгээ эхний онгоцууд нь ингээ 10 эдхэн үнэтэй ингээ хөдөлсөн байдаг шүү дээ. Тэгээ дараагийнхаас нэг 20 эдмэд болоо. Тэгээ сүүлийнхээ онгоцууд дээр бүр пигчгээд явж байгаа тийм. Тэгээд ирж хүний авдаг. Тэгэнгүүт Роуз кинод усгад гэж хэлдэг байхгүй юу? Тэнд үлдсэн амьд үлдсэн хүмүүс бол ингээд хүлээ хүлээж бурханд шийтгүүлэхээ хүлээж амьд үлдсэн гэж хэлдэг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол тэр амьд үлдсэн хүмүүс өгсөн хүмүүсийн өмнө үргэлжийн өөрийгөө буруутаагаар мэдэрч амьдарч байгаа байхгүй. Гэхдээ тэр дотор эргэж нөгөө онгоцууд ирээд Роуз шиг аврагдсан 6хан хүн л байсан гэж хэлдэг байхгүй. Тэр 6 бол тэгж мэдрэхгүй. Яагаад гэвэл тэр 6 хүн тэрнийг аварсан хүмүүс боломжийг хин нэгэн хүний боломжийг хулгайлж амьд гараагүй. Тэд нар бол ингээд яг нэг амьдралын төлөөх тэмцэлтэй амьд гарч байгаа байхгүй. Нөгөөд бол ч болохоор ингээд янз бүрийн байдлаар ингээд амьд гарчиж байгаа. Тийм зэлжмэлж юм. Гэхдээ яг тэр бүгд биш тэр 700 биш. Гэхдээ тэр дотор тэгсэн мэдрэмж байгаа. Тэгэхээр нөгөө нэг бурхан хүний дотор л байдаг гэдэг нөө тэр шийтгүүлэх үе гэдэг айдас аврагдах үе гэдэг тэр айдас тэр бүх юм өөр өөрийнх нь дотор л байдаг. Тэгээд тэр бол нөгөө сэтгэл зүйтэй уйлдаа тийм багс тийм. Тэгэхээр тэр нөгөө нэг гэмтлийн дараах тэр готрол тэр ер нь л энэ хүний сэтгэл гэдэг ийм л тэр том онгоц тэр олон зэрэглэлтэйгээ тэр хүмүүсийн сэтгэл дотор байсан болоод л нэрээ киног тэрийг амар судалж хийсэн гэдэг өөрөө тийм байд юм бүр очиж ингэж далайнд орчих. Бүтэн сэргийн засварлаад яагаад ч их л томцортол. Тэгэх л амар тийм. Тэгээд нөгөө нэг энэ киноны бас нэг ингэ бодогдсон юм дурсамж 84 жилийн өмнөх юм та ингээд яаж игээ санаад яриарэ гэд нөгөө хүмүүс тэгдэг байхгүй нөө эрхийн багийн хамгийн ах тэгсэн чинь Роуз би яг ингээд өчигдөрхөн юм шиг энийг маш тод санаж байна. Тэр шив шин аягнууд те хизээч хэрглэж байгаагүй тэр шаазангууд будаг нь үнэртсэн тэр онгоцыг тэгээд тэр хинч унтаагүй тэр гой цэвэрхэн даавуу ор те тэр болгоныг би ингээ бүр яг одоо ингээ харж байгаа юм шигээр те тэр үнэртэй мэдрэмжтэй тэрнээ би санаж байна гэж ярьж байгаа байхгүй тэгж ярьж кино хэлдэг. Тэгээд тэгж хэлж яхад би бодчихсон байхгүй хөөх амшигын дараахтай энэ амар юмны дараа хөөх юм багтаа хүн гэж бодчихсон байхгүй. Гэтэл тийм боломжтой л байгаа байхгүй. Тэр хамгийн сүүл тэр үлдээсэн мэдрэмж нь дурсамж нь хоёул өмнөх дугаар дээр нэг ярьлаг бол хүн тархиндаа дурсамжаа өөр ингэж нөгөө нэг санах өөрчлөх чадвартай байдаг. Тийм одоо байгаагаас хамаархуулаад өнгөрснөө түүгээд авчдаг гэдэг. Тархин дотор ингээ бүхэл мэдээлэлүүд байгаа. Тэгээ тэр дотроос хүн яг одоо яаж итгэмээр тэрнгээр ингээ дурсамжаа өөрчлөөд чаддаг. Тэгээд яг тийм байсан шүү. Өөрөөр хэлэх юм бол одоо нэг фейлдсэн гэрлэлтийн дараа те чиний хормын өдөр ямар байсан бэ гэж суултаа амар юм байсан. Палаж амар бариад байсан те амар ядарсан одоо юу гэдэг чинь те тортон бухайс ч гэх юм тэгж ярина. Гэтэл үнэхээр аз жаргалтай байгаа хүн ингээ яхад шал өөр юмнуудын түүж санаж ярина. Байсан гэдэг. Яг факт нь болсон болохоос биш мэдрэмж нь бол өөр бас тийм байдаг гэж байгаа хэрэг. Тэгэхээр Роузийн хувьд энэ болсон явдал Джектэй учирсан явдал бол аз жаргалтайгаар дурсагддаг, Титаник гоёор дурсагддаг байх гэдэг байгаа байхгүй. Тэгээд нэг тэрийг бас Джеки өгч чадсан юу гэхээр хамгийн сүүлийн мөч тэр чи амьдраараа гэдэг хэлээд тахта бас тэгдэг байхгүй. Би ямар азар чамтай учруу. Би яасан азтай юм бэ? Хож байгаа хийнэ тэгж яриад байдаг тийм. Тэгэхээр чин өөрөө хэлбэл би энэ тасалбарыг ямар азар хожвоо гэдэг яриад тийм. Ямар хэцүү юм бэ гэхгүй юу. Хүн хэцээхтэй тэгж ярьж байгаа сүүч биш. Уу яг тэр хүн гэдэг нэг юм гонигтай төгсгөл нь жоохон хэцүү юм байна ингээд амьдсан бол гоё гэж байна. Тэрнээс тэгж яахтаа тэгж ярьж яах гэдэг чинь өөрөө хэлэх юм бол Джекет ч гэсэндээ гоё зүгээр одоо тэр тэнүүлчин амьдралаар амьдарч байсан залууд те хүнд хайртай болоод тэр хайртай хүнийхээ амь насны төлөө өөрөө дуусж байгаа нь амар гоё л одоо санагдаж байгаа байх боломжтой л байгаа байхгүй юу тий. Өөрөө хэлэх юм бол одоо нэг хайртай хүндээ элэг зүрхээ өгөөд ингээд мэс засал дээр суух гэж байгаа хүнд ч гэсэндээ мэдрэмж
энэ хүнийг аварч чинь би ямар гоё юм бэ гэж гоён цаашаа энэ гэхдээ ямар ч байсан амьдрал нь утга учиртай дуусч байгаа юм шиг мэдрэмж өстой зөвхөн боломжтой үнцэн тийм төлөө амьдрсан юм шиг тий мэдрэмж авах л та тийсэн байх магадлалтай тий одоо мдэггүй бас яг мэдэхгүй юм аа одоо өөрийн бие махбод дээр туршилт бүр жигийн дотор жинхэнэ юм шиг яриад яхав тий гэхдээ юм тийм байж магадгүй байна да тэгж дуусгасан учраас энэ эмгэн одоо 101 наснда 84 жилийн дараа энэ дурсамжийг энэ аимшигтай дурсамжийг ингэж ярьж чадаад байгаа юм байна да гэж гоё юмудаа авч үлдээ. Тий. Гоёор дурсаж самж амьдарч чадаад байна да гэж ойлгосон. Тэгээд тэр нэг ихний эргэлдсэн хэсэг сүүлийн хэсэг дээр гэж нөгөө юу бас их санаа чи тэр хэсгийг ийг анзаарсан. Нэг ингээ баахан хүн одоо ингээ тэр нь бол онгоц сүрж байгаа сүрэл болол ингээл хүмүүс түрүү чи нэг хальт ярьсан шүү дээ. Хүн болгон тэр үхэлтэй янз бүрийн байдлаар ингээд нүүр тулж байгаа тий зарим нь орилж шаграал ингээд нүүр тулж зарим нь ингээд хөгжмөө тоглосон чигээрээ нүүр тулж зарим нь орон дээр эвтээд нүүр тулж тий нэг тэр нөгөө ээж чинь нөгөө хоёр хүүхдээ хүлээж гэдээсээ ээж чинь сүулт нь хоёр хүүхдтэйгээ өрөөндөө орсон эвтээд дуусдаг штеп хоёр хүүхдээ явдаг гэдэг явуулаад одоо ингээд бүр эвлэр цав тавилантайгаа эвлэрээд ингээд үхийдаа гэдэг сонголтыг хийгээд ингээд байж тий тэгээд тэрэн дээр нөгөө нэг хэсэг хүмүүс ингээд нөгөө бурхан гарын байцсан дээр Христ тэр нэг номлогч ингээ ном уншаад тэгээ ингээ хүмүүс суудсан ингээд яадаг штэ тэр хэсэг дээр ер нь энэ шашин итгэл үнэмшилтэй тэрний талаар чи юу гэж боддог вэ? Тэр надад айгу сонирхолтой санагдсан байхгүй. Яг уу тэрийг ингээд ерөөдөө нүдэнд өртөж анзаарсан ингээд нэрнгэсэл янзаар өнгөрч юм да. Тэгээд шашныхан бол ингэж шашинтай хүмүүс бол бас энэ замаар тусгаж юм да. Тэр нь бол тийм айтаахан тий өөрсдийнхөө тэтгэл үнэмшил үнэнч дуусахтаа тэрийг ингээд намлаа дуусч гин гэд бодол өнгөрсөн. Бүр амар ингээд ухаал яагаад ерөөдөө ингэж юм да. Одоо хэлж бол хэлээд тоглоод шашныхан маань тэрэндээ ингээд үнэнч байж үлдчихэж байгаа нь айгу гоё ингээл нэг бодлоо айгу батгалаг тий янз янзын байдлаар ингээл амар арга хайгаал тий 50% магадaltaй шүү дээ гэдэг юм дээр зүгээр л сүултээ бол баг 90% болчихш бүх завнууд яваад дуусчаа онгоц сүрээд алга болох нь тэр мөч тэгэл шашинтай үн шашнаа сонгол бурхнаа сонгол тэгэл хөгжимчт нь хийлээ сонгол дуусч байгаа нь айгу лаг чимшиг тэр ийм байдаг гинэ. Ер нь үхэл гэдэг бол хүн төрөлхтний хувьд айгүй тийм том айцтай үйл явдал юм байл маш айд. Тэгмүүд үхлээс айж байгаа шалтгаан үхсний дараа яахан тодорхойгүй тий. Үхэл яг ингээл яг үхсний дараа ямар байх нь эргэлзээтэй хинч мэдэхгүй тий яг тийм болохоор тэр нэг мэдэхгүй юмнаас айдаг гэдэг шиг айцгаад юм байл та. Тэгмүүд шашинд итгэж байгаа хүмүүс болохоор үхэл нь өөрөө утга учиртай болж эхэлдэг гинэ. Үгснээрээ би одоо ингээд дараагийн одоо евро шилжин ч тэрийг тодорхой хэмжээнд мэдж байгаа. Мэдээлэл авсан ч юм уу хийсвэрлэж байгаа. Тий, ямар ч тийм итгэл үнэмшил байгаа. Тэр нь яг мэдлэг бол биш шүү дээ. Тэр нэг тийм итгэл үнэмшил байгаа. Тэгэхээр нөгөөд нэг бас л утга учирын тухай асуудал байгаа байхгүй юу? Үхэлдээ хүртэл утга учир өгчөж байгаа учраас арай тайвширдаг гинэ. Үхлийн тэр тухай айц нь арай бага байдаг гинэ. Бус одоо хүмүүсээс шашинтай хүмүүсийн шашин итгэдэг хүмүүсийн хувьд. Тэгээд одоо өөрөөр хэлбэл тэр дахиад нэг юм нь болохоор хүн нөгөөд нэг юм хин нэгэн хүнд аврагдж байгаа хин нэгэн хүнд ингээ хайрлагдж байгаа мэдрэмж хараа бас тайвширдаг. Attachment theory гэж ярьдаг шүү дээ. Ээжтэйгээ нэгшилтэй, аав ээжтэйгээ гэр бүлтэй нэгшилтэй намайг хамгаалах хүн байгаа гэдэг тэр итгэл үнэмшил хүнийг бас тайвшруулдаг. Тэрнтэй адилхан нөгөө хүлдээ нүүр тулахаараа хүн бурхантай нэгшил үсгдэг гинэ. Бурхан намайг хамгаална, бурхан намайг ямар ч байсан өсний дараа ингээд одоо тий намайг ингээд зална. Тэрэндээ бат тэгсэн хүмүүсийн итгэл байгаа. Тэгээ батч байна. Ямар ч үсний жижиг ч юм уу тий сүмэгтүүдийн ч нэг итгэл байгаа учраас тэр итгэлэндээ нөгөө нэг айц нараа бас багасч итгэл юм байл та. Тэгэхээр нөгөө нэг тийм нэг судалгаа байд юм байна. Шашинд итгэдэг хүмүүс үхлийн талаарх одоо итгэл үнэмшил айц нараа бага байдаг. Тэгээ тэр хэрээрээ амьдралд утга учир өгөх нь бас илүү байдаг гинэ. Тийм нэг судалгаа байсан. Тийм байна. Тэгэхээр тэр бас тэрэндээ утга учир өгөөд итгэж чадчихвэл бас л тийм. Нэг амар 100% зөв юм тийм гэхгүй ч гэсэн ер нь өөрийн гэсэн дэр бас үзэл бодлоо шүү дээ. Амьдралаас заавал нэг баталгаа хагаал заавал нэг бүх юм шинжлэх ухаанчаар харах гал байх. Тийм бас би заримдаа бол хэрэгж байна.
дөө. Тэгээд зарим мэдэхгүй юм аа ингээ сайхан шашин доолгоо ингээ яасан. Заавал Сэтгэлзээ үед арай амар амгаланч байх боломж бас байна. хүн ч гэсэндээ өөрийгөө заавал баталж нотлох гол өөртөө ч юм уу бусдад ч юм ингээд юм бас нэг тийм юмнаас бас жоохон хөндөрүүлж яг тааруулбал зүгээр баланслуул тийм. Тийм нэг бодол төрсөн. Окей. За ингээд сайхан боллоо гэж. сайхан кино ярьлаа. Гэманаа хатах удаагийн дугаар өндөрлөж байна. Киногоор өндөрлөж байна. Санаанд өгөөр маш гоё кино үзчихлээ. За Титаник 3 цаг 40 минутын кино лээ. Тий. Дахиад үзэн ерөнхийдөө мэдчихэж байгаа шүү дээ. Өнгөрөөс үгүй гоё. Дэдсэн яг гоё байсан. Яг ингэ сүүрэл нь бүтэн ингэ цаг гарга. Яг эхний талаагс дээр ингэ хоёр хоосын учрал гараад ингэ яг сүүлийн хэсэг дээр ингэ цаг гарга сүүрэл явж байгаа байхгүй. Тэгээ тэр яг мөргөлдснөөс хойш 2 цаг 40 минутын дараа члэр нонгоц ингэ бүрэн живсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр баг л тэр нь харуулсан тийм кино. Үнэхээр гоё романтик, үнэхээр гоё дотортой сүнстэй. Ямар ч хинтэй байхaltaй. Үнэхээр сэргээштэй юм гоё кино байсан. Баярлалаа надад ийм кино санал болгосон. Орой унтахтаа тавьж байгаа л унтаал өглөө бас ч үзэл ингээ 2 тасалж үзсэн. Гэтэ үнэхээр гоё. Үнэхээр гоё байсан. Бодох юм амар тий гоё кино байсан. Гайхалтай байлаа. За ингээд энэ удаагийн дугаараа өндөрлөё. Хамт байсан баярлалаа.